За 2023 оны намрын чуулган 24 оны хаврын чуулганаар хоёр чуулганд дамжуулаад энэ Баруун аймагт гурилын үн хэтэрхий өндөр үнэтэй очиж байна. Ер нь бол тэр квотыг нь өөрөлд гадаадаас одоо оруулж иж байгаа тэр хязгаарыг нь байхгүй болгох талаар одоо ажиллаач гэж. Инх юм бол Баруун аймагт нэг хоёр дахин гурилын үн буучгаар байна гэж өчнөө олон удаа хэлсэн. Тэгээ сонгуульд өгчөөсөн учраас Монгол Ардын намынхан даваа дуулаад өөрөлдөл тэр одоо хязгаарлалтыг хүчингү болгохын зэрэгцээгээр татварыг нь байхгүй болгосон. Татварыг байхгүй болгосны үр дүнд ямарсан хямд гурил идээд хямд гурилаа идүүлэнгээ одоо ард иргэдээс сонгуулийн оноо авч тэрнээрээ одоо ялт байгуулсан. Сонгуульд одоо ялт байгуулсан юм чинь буцаагаад одоо буулгаж явах шиг байна. Тэгээ удахгүй дахиад нөгөө Евразийн эдийн засгийн хэлтсээр орчихдороо дахиад нөгөө нэг гурилын татвар нь бас тэглэгдэнэ. Ингэхтэр одоо яах юм бол? Тэгэхээр мэдээж одоо энэ хугацаанд бол гурилын татварыг буулгаснаар дотоодынхаа үйлдвэрлэлүүдийг гурилын үйлдвэр болон одоо тариалан эрхлдэг тэр компаниудаа бүгдийг одоо асуудалд оруулчаад одоо ингээд нэг тийм Ленин нэг 1910-ад оны үед бичсэн нэг ном байд юм л да. Тэр номоор яадаг вэ гэхээр коммунистууд бол нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэдэг ийм л одоо зарчим дээр ажилладаг. Нэг сайн юм хийчихэд буцаага тэрнийг одоо засах маягаар одоо ингээд уламд ороотуулдаг ийм л одоо ажлыг хийж байна л гэж би харж байна. За тэгээд энэ хүнс хөдөөжихөн салбарт бол асар их одоо хөрөнгийг зарцуулдаг. Жишээ нь ковидын үеэр 10 их найдын хөтөлбөр гаргахад 3 их найд төгрөгийн хөтөлбөр нь одоо аж ахуйн нэгжүүдэд 6% хөөтэй зээл өгнө, 3% хөөтэй зээл өгнө гэж орж ирсэн. Гэвч Ховд аймагт нэг ширхэгч зээл очив. Яагаад гэвэл энэ хаваараа бүгднгийн одоо эрх мэдэлтнүүд хуваагаад хэрэгэлсэн байдаг. 10 их найдаа одоо үр дүнтэй хэрэгжсэн гэж Монгол Ардын нам үзэж байгаа. Гэтэл өнөөдөр энэ одоо Атрын 4-р аяны хүрээнд газар тариалан хүнсний үйлдвэрлэл мал аж ахуйн чиглэлээр 800 тэрбум төгрөгийн зээл гаргацсан гэж. Цагаан галт хөтөлбөрийн хүрээнд ноолуур ноос арширн зөрүүлж 788 буюу нийтдээ 1.6 их найд төгрөгийн зээл гаргасан гэж ярьж байгаа. Гэвч энэ зээлээс Ховдод очсон нэг ширхэгч алга. Гав ганцхан үйлдвэр байгаа тэр нь үлэмж сарын чиглэлүүнийг эмэгтэй дарга нарт ойрхон гишүүнтэй ойрхон тэр нөхөр нь 300 сая төгрөг шийдвэрлүүлж авчих шиг байна. Бусад жирийн гишүүд жирийн одоо бизнесмэнүүдийг дэмждэггүй энэ дээр нь зээлүүдийг унгаадаг. Тэгэхээр энэ их олон 1.6 их найд гэхээр одоо тал нь Улаанбаатар хот төлдлөө гэхэд манай 21 аймагт хуваахтаар нэг манай Ховд аймагт нэг ядаж 40 тэрбум төгрөг ирэх юм. Тэр 40 тэрбум төгрөг хаана байгаа юм? Нэг ч зээл олгодоогүй шүү дээ. Нөгөө жидүүгийнхээ араас дахиад орчиж байгаа юм шүү дээ. Тэгээ энэ ерөөсөө бүх мөнгнүүд ингээд ковидын үеч тэр 3 их найд төгрөг одоо ингээд энэ цагаан алтмалт янз янзын Атрын 4-р аяны хүрээнд ч одоо маш их зээл гаргаж байгаа. Тэрнийг нь эрх мэдлүүд аваад бүгдийг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулаад зээлдүүлээд авах юм бол энэ Монгол улс чи яаж хөгжих юм? Жишээ нь тэр аймагт тэдэн дөрөв өгсөн гэдээ хилээд ихтэй чаддсан бол байхгүй. Сэлэнгэ аймгаар жоохон авсан байж магадгүй. Гэвтэл одоо хамгийн их газар тариалантай За хариулт өгье. Жаданбаагийн их сайд. За Евразийн эдийн засгийн холбоотой хийх төр гэрээнд гурилын асуудал ороогүй. Гурил хамгаалагдсан. Хэлцээрээс гадуур байгаа гэж ойлгож байна. Нэг. За Атрын 4 цагаан алт хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1.6 их найд төгрөгийн хөнгөлөлтөө зээл аж ахуйн нэгжүүд дээр очиж байгаа үнэ. За цагаан алт хөтөлбөрийн гол зорилго бол арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлтийн боловсруулалтын төвшин сайжруулах зорилготой. Жишээлбэл Монгол улсад арьс ширний 27 үйлдвэр ажиллаж байна. 2 үйлдвэр Дархан уул аймагт, 1 үйлдвэр Өөрхангай аймагт, үлдсэн 24 үйлдвэр Улаанбаатар хотод ажиллаж байгаа.
Харин та мэдэж байгаа ховдод бид нэр энэ арь шир ноос ноолуураа боловсруулах ховдын үйлдвэр технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа. За энэ ажлаа шуурхалж хаана анхаарад энэ парк ашиглалтанд оруулсны дараа энэ хөтөлбөр зээлд хамрагдах болцоо байгаа. Атрын 4-р аяын гол зорилго бол эрчимчин мал аж ахуй, газар тариалангийн төгс сослыг бий болгох, хөнгөн хүнсний үйлдвэрүүдэд баталгаа түүхий дээр хангах ийм зорилготой хэрэгжиж байгаа. Арилжааны 10 банктай хариуцлагын гэрээ байгуулад энэ зээл олгогдож байгаа. Өмнөх шиг сайд мэдэж ямар нэг төгрөгийн зээл гаргалт хийхгүй. Зөвхөн арилжааны банкуд бизнесийн зарчим төсөл хөтөлбөрөөр шалгаруулад арилжааны банкуд эрсдлээ хүлээгээд энэ зээлүүд гарч байгаа. Зээл олголт иж явагдаж байна. Монгол улсын 21 аймгийн түвшинд адил тэнцүү явагдана. Хаана үйлдвэрлэл байна, хаана газар тариалан байна, тэнд энэ зээл бэлхүү очиж байгаа гэдгийг хэлэхээ хүсэж байна. 10 их найд хөтөлбөрийн тухайд ямар үр дүн гарсан хэрхэн зохион байгуулсан талаар мэдээлэл өгөх болцоо алга. За бүрөвдөр жишээ тодруулж асууя. За, Атрын 4-р аян чин газар тариалан хүнсний үйлдвэр мал аж ахуйн чиглэлээр гээд 800 тэрбум төгрөг гарсан. Манай Ховд аймаг бол бүгдийг хийж чаддаг ийм газар гэвч харамсалтай тэнд нэг ширхэгч зээл гараагүй байна. Тэгэхээр ер нь бол одоо жидүүг дэмжих зээл гээд нэг энэ жилийн төсөвдөр 20 хэдээс 30 тэрбум төгрөг байгаа. Тэрний 10 тэрбум танаа тойрог дээр очсон бусдын тэгээд хохирогоол байж байгаа шүү. Ер нь бол жоохон нэг тийм бүх юмыг бодлуулдаг байж тэгээд нэг тийм том юм ярихгүй шүү гэдгийг хэлье. За энэ зээл над дээр бас энэ 2 сая саяхан увсын тариаланчид ирж уулзлаа 4-7 хоногт. Тэгээ бас нэг зээлэнд хамрагдахсан гэдээ ирсэн чинь амар хязгаарлалтайгаа очиж уулзгаа явуулсан байлаа хөдөө аж ахуйн яамнаас. Тэр одоо бас энэ бүрөвдөр жишүүний ярьж байгаа зүйл бас үндэслэлгүй шүү, үндэслэлтэй зүйл шүү. Бас зүүн бүслийн гишүүд бас энэ дээр асуудал яриа явуулсан. Та энэ дээр нэг тайлбар хийгээч. Эрхэм гишүүдээ би ямар нэгэн аж ахуй нэгжид зээл олох гэж хэлж чадахгүй. Хуулиар хязгаарлагдсан. Бусдад давуу байдал олгосон асуудал унана. Өмнө тэгээ явж исэн байж магадгүй. Одоо зөвхөн цэвэр арилжааны банкаар дамжуулаад тэр зээлийн их усрыг ашиглалтыг арилжааны банкуд хариуцлага хүлээгээд олгож байгаа. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа. Хэрвээ та бүхэн бодлогын зээл олго гэж надад үүрэг өгвөл их хурл шийдвэр гаргаж өгвөл тэрийг зохион байгуулахад бэлэн байна. Одоо мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд энэ үнд зээл өг, энэ газар илүү өг, энд анхаар гэх болцоо үнэхээр алга. Бага их усэр маш хязгаарлагдвал байна. Их усроо бүгдийг энэ аль болох хувийн хвшилтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс зээлийн хүүгийн татаас болгож өгсөн. Энэгээр хөшөөрөгдөж энэ мөнгийг босгож ирж байгаа. За ингээд энэ зээл өгж байгаа арилжааны банк